Эхний мэдээ хүргэе. Төв аймгийн Заамар суманд алтны хайгуул олборлолтын үйл ажиллагаа явуулж байсан Red Vulcan гэх компани явуулсан 50 метрийн гүнтэй цаанагт 3 настай хүүхэд унаад 30 гаруй цаг өнгөрөөд байна. За онцгой байдлын аврагчид охиныг аврахын тулд цооны хажуу талд ухаж эхэлсэн. За өнөөдөр оройн 19 цагийн байдлаар 25 м гүн ухаад байна. За мөн хүүхдийн дулааныг алдуулахгүй байх хүчил төрөгчөөр хангаж ажиллаж байгаагаа онцгой байдлын газраас мэдээлж байна. За Төв аймгийн Заамар суманд сурвалжлагч умаахан зураглаач Маналжав нар ажиллаж байна. За НТV телевизийн сурвалжлах баг Төв аймгийн Заамар сумын хайлааст багийн ар наймган гэдэг газар ирсэн байна. Тэгэхээр яг энэ ард харагдаж байгаа хэсэгт бол уурхаан ухсан за 20-с 30 м гүн өхөнд бол за өчигдөр 12 цаг 30 минутын үед бол 3 настай хүүхэд унсан ийм хэрэг гарсан. За хүүхдийг авран шалгах ажиллагаа үргэлжилж байна. Одоогор бол нэг 30 орчим цаг хүүхэд яг нүхэнд унсан унаад удсан ийм нөхцөл байдалтай байна. За бид бүхэн яг газар дээр нэрж мэдээллийг тодруулах хүрэх гэсэн боловч цагдаагийн байгууллага бас энэ нүгээр хамгаалалт татсан учраас оролцохгүй байна. За ямар ч үсэн нэг 40-50 орчим техник хэрэгсэл за 100 гаруй хүн ирсэн энэ нүхнээс за хүүхдийг аврахаар за нүх ухах ажлыг бол тасралтгүй 30 гаруй цаг үргэлжлүүлээд байна. Яг одоогийн нөхцөл байдлаар бид нар бол энэ шатлан хийх гэв буюу одоо тэр ковшигоо одоо экскаваторынхаа хэмжээгээр доош ухаж байгаа. Эн чинь яг харахгүй дээд талд ингээд одоо хэдэн метр үү 10 м ингээ ийшээ нэг 20 м ийшээ 40 м байдаг бол доошлох тусам эн чинь баарлж ингээд ухаад доор толгойцдаг эзлэхүүн багасдаг байхгүй. Тэгэхээр энэ маань ажиллагаа нь их ороод байгаа. Ягаад гэвэл энэ дээр байж байгаа ихсгээд энэ дээр очино. Дараагийнх нь 5 3 дахь хэсэг, дараа 4 дахь хэсэг, 5 дахь хэсгэнд ингэж очдог болохоор энэ зураг ажиллагаатай болоод байгаа. Тэгснээс шууд өргөөд аваад тамп дээр авчиж тавьчихдаг бол энэ бол амархан асуудал байхгүй 30 м ухах чинь. Энэ том техникүүд. Дараа бас нэг эхлээд хамгийн ихэнд хүний бас эрдэнэ түүний амнаас ч бол тийм ээ. Тэгэхээр бас одоо 17 цаг 30 минут болж байна. Тэгэхээр та хэд бас нөгөө нэг камера явуулж юу н харсан уу? Хүүхдийн биеийн байдал юу н ямар түрхэн нэрэн зөвлөж байсан. Бид хэд гүний камерыг бол явуулж байгаа. Байнгын гүний камер дээрээ байгаа. Бид нар өөрсдөө дэлгэцээ дэргээ хянаад байж байгаа. Тэр одоо нэр өсгөдөө бид нар одоо дуу чимээ гарах юм уу элдэл болон одоо юу гэдэг одоо нөгөө халуун юмар очиж игнэх юм уу биеийг хөрөхгүй байх хүчил төрөгчөөр байх одоо энэ хүчил төрөг дутж яах үгүй юу гэдэг хэмжээсэнд бас үүсгэх зорилгоор доошоо юмнууд явуулахад 19.3-аас 20.4 хэмжээтэй гарсан. Энэ маань бол ерөнхийдөө нэг хүн бол өөрөө зүгээр цэвэр агаарт байж захта 20-21 юмд хэвийн амьсгалдаг байхгүй юу. Тэгэхээр хүчил төрөг дутахгүй байна гэсэн. Ямар ч байсан бид нэр эрсэг талд нь буюу 3-аас 4 м-ийн зайтай энэ ухалтаа хийгээ явж байна. Одооний байдлаар бид нар бол 25 м яг ухчаад байж байна. Цаашгаа энэ XG маань шанаг маань бол 7 м урттай болохоор 7 м яг түлхээд буюу яг одоо энэ хэмжилтийн багж нь бол нарийн сайн гардаг юм билээ. Тэгээд 32 юм 31-ээс 32 м түлхээд ингээд аваачих юм бол бид нар ерөнхийдөө эсрэг талд нь буюу гарч ийн гэсэн үг. Энэ маань бол ерөнхийдөө бид нар юу гэдэг бидний тооцоололоор шүү. Энэ 3-аас 4 м-ийн зайд аваачна гэдэг чинь бид нэр ухаад ингээд цаашаа болчих юмаа гэж одоо цооноглоод ингээд нэг бэлгээ хийгээд ингээд очичиход боломжтой юм гэж байгаа боловч яг нүдээр ингээд хэмжилтийн багжаар хараад үзэхэд нүдээр харснаа шал өөр гарч байгаа. Дороо ингээд яг ингээд үзэхэд нэг 9 м-ийн ингээд өргөнтэй гараад ирээд байгаа байхгүй. Тэр чинь бид нар бас нөгөө нэг хэсгийг шагнаар дүлхэж ягаад нэр үсэг дээр янз бүрийн одоо юу гэдэг нэг шорооч юм уу нэг чулууны үүрмэг юм уу туслах юм бол за одоо энийгээ зогсоо дахиад хэмжилтээ хийгээд энээсээ цаашаа цооноглоод гар аргаар ингээ явъя л гэж байгаа. Ийм л үйл ажиллагаа. Онцгой байдлын ерөнхий газрын бас хэдэн албаа гэж бас өөрөг хүсдэг чинь мэдээж бас нэлээд ард иргэдийн бас хүмүүс нэлээд ярьж бас тусалж ах шиг байна тийм ээ. За сум орон нутгийн онцгой комисс багийн бас засаг дарга сумын Заамар сумын засаг дарга орлогч засаг дарга гэдэг ингээ холбогдох усуд бүгдээрээ байж байна. За энэ ойр орчны бас энэ уурхайн нөхдүүд маань ирээд тусалж байна. Ар гэрийнх нь байж байна. Онцгой байдлын алба багчд маань бас энэ дээр хүрээлж байна. Онцгой байдлын алба багчдын талаар, ар гэрийнхэн талаар, техник хэрэгслийн талаар дашны мөрөндө дурдсан болохоор би одоо дахиж одоо дуртаж яг тэр хэрэгээрээ бид нэр үйл ажиллагаагаа явуулаад ингээд эрлийнхаа ажиллагаа одоо нөгөө аврах ажиллагаа явуулаад ингээд байж байна. За тэгэхээр үзэгчдээ яг одоо бид бүхэн яриа авч явах яг энэ мөчид бол за 17 цаг 30 минут төгсөж байна. Ер нь 18 цаг төгсөж байна. Тэгэхээр сая бас онцгой байдлын дарга за хурандаа Эрдэнэ нутаас нөхцөл байдлыг бол тодруулахад за хүүхдийн яг агаар авж байгаа хэсэг бол за хэвэн байна гэдэг ийм зүйлийг өгч байна. Мөн одоо тухайн газар нь одоо халуун зүйлээр чигнэх за мөн сэтгэл зүйч ажиллаулж байгаа гэсэн ийм мэдээлэл өглөө
NTV телевиз мэдээллийг Төв аймгийн Заамар сумаас шууд дамжуул өргөлээ.